За хандгаа үзэгчтэй баярлалаа. Эрэл сурвалжлага үзэгч та бүхнийг нэгэн зочинтой уулзуулах гэж байна. За энэ зочин бол нутгаа аврах чой болсончуудын нэгдэл төрийн бас байгууллагын тэргүүн ийм эмэгтэй өргөдөн ирсэн байна. Тэгээд энэ эмэгтэйг би одоо та бүхэнд танилцуулахаас илүүтэйгээр өөрийнх нь амнаас бас өөрийгөө танилцуулбал илүү бас та бүхэнд ойлгомжтой болох байхаа гэж бодож байна. Баярлалаа. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн тань баярлалаа. За баярлалаа. Намайг адил шидэг. За нутгаа аврагч хооснчдын нэгдэл төрийн бас байгууллагын тэргүүн хийгээд 3 жилийн нүүр үзэж байна. Ер нь бол байгаль орчныг хамгаалах эргүүнийхээ журам дүргээ биелүүлэх зорилгоор энэхүү төрийн бас байгууллага байгуулждаа Дорнот аймагт олгогдчиход байгаа. 6 газрын засны талбай буюу 5 сая орчимгаа талбай дээр ер нь юу болоод байгаа, юу болохгүй байгаа юм, хууль зүйн ямар байгаа юм тий. Тэр тал дээр ерөнхийдөө иргэний болон олон нийтийн хяналт авах зорилгоор энэ байгууллага байгуулж ажиллаад явж байгаа. За яг би танаас эхлээд яг өөрийнхөө сонирхсан яг таны яриан дээрээс үндэслээд нэг асуулт гараад ирлээ. Төрийн бас байгууллага гэдэг ярихаар хүмүүс жоохон жоохон буруугаар ойлгох гэдэг талтай тийм ээ. Ер нь яагаад ингэх болсон юм? Та одоо уучлаарай гэдэг шантаач ингээл ярьдаг штеп хүмүүс те. Төрийн бас байгууллагын төрийн бас байгууллага гэдээ ярихаар үзэгчд маань ч гэсэн гэл нэг тийм хандлага ер нь бол олон юм дээр ажиглагддаг. Ер нь та яагаад энэ үйл ажиллагаагаа явуулах болсон юм? Ингэж ажиллаад ингэж цаг хугацаа зарцуулаад ер нь танд ямар ашигтай юм? Ер нь бол бид эхийн хөвлөгөөс хүүгээс унсан ч гэсэн эх орны хүүгээс хизэж ундаггүй гэдэг үг байдаг. Хизэж тасрахгүй. Эхийн хөвлөгөөс тасарсан ч эх орныхаа хүүгээс хизэж тасрахгүй гэдэг үг. Одоо амьдралдаа мөрдлөг болгодог гэх юм уу та. За нэгдүгээр, хоёрдугаар залуу хүн бид нар өнөөдөр бол зөвхөн ингээд өнөөдрийнхөө хоолтой зурлаад явж байгаа маш олон залуучууд нийгмиг маань үгүйсээ тийм байгаад байна тий. Тэгэхээр бид нар зүгээр л өнөөдрийнхөө хоолтой ингээд зурлаад байх уу, ирээдүйн хойчийнхаа асуудал бас анхаарах уу гэдэг айгүй арай том одоо үнцэг байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэдгийг би бол одоо жирийн үеийнхээ залуучуудад бас уулзахаар хэлдэг. Өнөөдрийнхөө хоолыг хэдүүлээ ботхоо болий тий. Ирээдүйн хойч маргаашийнхаа уух усыг бид нар ботох хэрэгтэй байна. Зөвхөн өнөөдөр тэр халах голын дайнд зөвлөлтийн дайчид монголчуудад нийлж байгаа зөвхөн тэр газар нутгийг чинь өнөөдрийн хатуу тосоор ингээд 8 алцхан төлөө өгөөгүй байхгүй. Тэр амиа өгөөгүй байхгүй. Тэр хүмүүсийг бид нэр үр хойч нь болж амьдарч байгаа юм чинь тэдний одоо тэр цусаа орсгосон тэр нутаг дэвсгэрийг хамгаалж хайрлаж хойч үедээ үлдээх нь зайлшгүй одоо бидний үүрэг байгаа учраас ингэж одоо эвлэлтэн нэгдэж тийм ээ үндсэн хуулиар олгогдсон энэ үүргээ биелүүлэх зорилгоор л ингэж яваа. Тэрнээс бусдаар мэдээж хэлтгэлтэй та одоо 20 он горилж гин үү те одоо их хурлын орон нутгийн сонгуул горилж гин үү яаж нээж гин гэл янз бүрийн байдлаар асууна. Хэлбэр хэлнэ л те тэгээд одоо битэр чанаас хэдийг авах гээд байгаа. Та нар ямар учиртай яах хийх эвгүй асуулт асуудаг гэсэн тэгээд тухайн үед бол юу гэдэг янз бүрийн дайралтуудад бол ирнэ гэдгийг мэдж байгаа тий мэдж байгаа. Харин тэр дайралтуудыг би иргэн хүнийхээ зүгээс би тийм биш гэж хэлэхээсээ илүү зүгээр л үйл хийгээл зорсон тэр одоо алс ирээдүгөө бодож байгаа тэр зорилгынхаа төлөө цуцшгүйгээр одоо ухралгүйгээр тэгээд ямар нэгэн одоо юунд хуурталгүйгээр юунд гэх юм бэ одоо халтар цаасан зүрээс хуурталгүйгээр л зүгээр ингээд үзэл бодлоо тэр ингээд ирээдүйн хойч үе боцсон тэр үнэт зүйлээ эрхэм болгож л явах нь аюул чухал байсан байсан ч учраас өнөөдрийн хүртэл бид нар одоо ингээд 5 6 талбай дээр ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд 4 талбай дээр нь агц үлдсэн байна л та. Одоо 18 болон 20 дугаар талбай дээр бид нар аймгийн засаг даргын цэцэрлэмж гаргаж албатны нэг талбайгаас нь албатны үлгүүлжсэн аныг өтгөр болохоор шүүхийн одоо шатанд авч байгаа. Хоёр талбай дээр нь болохоор нийгмийн харилцаан гэрээ огт үрдэхгүй явдал дээр бид нар эсэргүүцлээ илэрхийлж туугаалаа болж өнөөдөр ингэж ажиллаж байгаа учраас юудын таны асуусан асуултанд юу ч хариулмаар зүгээр л үйлдэл хийж бид нар ирээдүгээ бодож маргаашийн тэр ирээдүгээ уух ёстой нь үлдээхийн тулд амьдрах орчинтой нь үлдээхийн тулд байгаль орчныг нь тэр хамгаалж үлдээхийн тулд л гэдэг л гол зорилго л байгаа. Тэрнээс юу гэдэг юм одоо янз бүрийн байдлаар хүмүүс гэлдэгс одоо бол харьцангуй бас айгу гайгүй болчлоо гэж бодож байна. Гайгүйч байх ёстой байх. Ягаад бид нар заавал үеийн үед газар нутаг гэж явж байгаад амаа хамгаад ингээд чимээгүй болоод албан тушаал аваад тэ ингээд явцдаг байсан тэмцэгч нарыг бид нар тэдний залгамж халаа байх ёстой. Би бол тэдний залгамж халаа байх ёсгүй гэж бодож байгаа учраас зүгээр л үйлдэл хийгээд л явъя.
Тэрнээс би тийм биш ийм гэж хэлхээсээ илүү зүгээр л үйл хийгээд явъя гэж бодож байгаа. Та тэгээд яаж амьдрдаг юм? Альсвал ажлынхаа хажуугаар ингээд энэ газар нутгаа одоо энэ ихтлгийгээ хайрлыгээд яваад идэх юм уу? Альсвал яг бүх юмаа энэ зориулчаад яваад идэх юм уу? Энд чинь хүн амьдрах ёстой шүү дээ, мөнгө олох ёстой тийм үү? Энийг яаж зохицуулдаг юм? Яг мэдээж хүн л эмчэндээ ажил хийн амьдрын тий. Бид бус залуучуудын л адилхан 8 цаг ажилтай. Байгууллагада хэлэл ийм юм учиртай байна шүү гэл хэлээл тий. Харин ингээд одоо би оргийн ташрамт бас ингээд захиргааны чөлөө тухайн бүртнээс ингээд цаг үеийн байдалтай нийцүүлж ингээд олгоод идэг удирдлагуудаас би баярлалаа гэж хэлмээр байгаа юм бүр. Тийм болохоор юу гэдгийг яг л миний тэр одоо байгууллагын нэг хэсэг болж байгаа ажилтан миний хувьд нэг эд исэн штэ. Тэгэхээр бас л эд исэн болсон нэг ажилтан ч гэсэн арай өөр том зорилготой тий. Арай өөр алс сэтийг харсан байгаа учраас гэдэг байдлаар удирдлагууд манаас ингэж юу гэдэг таатай хүлээж авдаг учраас бас тэдэндээс би айгу баярлдаг штэ. Яг л адилхан бусдын адилхан 8 цагаар ажиллаж идэг л юм хажуугаар нэг ажлынхаа хажуугаар сургуулийн төвд багшлал ингээл явдаг л жиргэнэл нэг мөртэй байхгүй юу. Гэр бүлийн хүн юу яаж хүлээж авах вэ таны энэ үйлдэлийг? Мэдээж эхэндээ бол юу яаш штэ. Одоо чи бойл яах гэсэн гэл янз бүрийн байдлаар хэлнэ. За тэгэл гэр бүлийн нэр уцтуулна. Айгу асуудлууд их байна шүү дээ тий. Ингээл дандаа ингээл төр захиргааны байгууллага гадны хөрөнгө оруулалт компани руу ингээд хуулийн шаардлагыг явуулаар янз бүрийн байдлаар хандна, яруулна, бойл гэж хэлвэл нүчнөл юм болно шүү дээ. Тэрэнд чинь тэр болгонд одоо сүултээ баг чи бойл бай гэж хэлгээж болсон төө. Эвлэрсэн байна. Эвлэрхээс аргагүй нөхцөл байдалтай л яг нутаг ормонд байж байгаа учраас бас заримдаа бас ингээд баярлдаг байхал гэж боддөг шүү дээ. Шууд л хоол ээж гал явлаа шүүгээл гараа явчихдаг шүү дээ би чинь. Одоо ер нь бол таныг дэмжиж гин үү? Дэмжин. Дэмжихгүй бол юу гэдгийг хажууд нь байгаа хань ижилдээ үр хүүхэд нь ах トゥ нарыг дэмжихгүй бол хоол явахгүй шүү дээ. Тийм. Ойлгохгүй бол явахгүй. Тэгэхээр мэдээж хин нэг нь тэгтээ би нөгөө талаас ингэж боддөг. Ингээд юу гэдгийг зөвхөн өмнөхөө хараад ажиллахаас илүү бас ингээд алс гэтээ харсан тийм нийгмийн одоо нийгмийн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар бас цаанаасаа ингээд ажил төрөл нь бас ингээд бүтэмжтэй байгаад идэх юм болов уу гэж сүлд одоо зүгээр ингээд бодоод тахна тэгж бодогддөг шүү дээ. Тийм. Зүгээр л өмнөхөө ингээд хараад ажиллахаас илүүтэй бас тийм цаанаас нь бас ингээд хүнд чинь бас нэг харж хандаж байдаг тийм өвдөц харж манж явдаг өвдөц тэнгэр гэж байгаа ш бас тэднээс хараад идэх юм бол бас ингээд үеийн тэгштэд яваад идэх юм болов ч гэж боддог шүү дээ. За үзэгчтэй нэг зүйл хэлчихье. Манай зочин бол одоо намайг бол одоо хүмүүс хэлдэг. Чи одоо дан ганц Петрочайна газрын тос гэдээ яваадах юм аа. Энэ компаниг одоо яах гэдэг ингээд одоо намайг чинь бас хэлэхгүйгээр хэлнэ. Энэ хүмүүс чинь. Энэ эмэгтэй бол ганц Петрочайна гэж явдаггүй гэдгийг та бүхэн сая өөрийнх нь танилцуулгаас үзсэн байх. Өөрийгөө танилцуулсан. Ганц Петрочайна биш өөр бусад олон компани одоо энэ газрын тостой холбогдсон янз бүрийн юм явуулахад тэр болгонтой одоо ингээд бас үзэл бодлоо илэрхийлээд хуулийн дагуу явах хэвээр үйл ажиллагаагаа явуулаад явдаг ийм хүн байгаа шүү. За үргэлжлүүлээд асууя. Газар нутаг чой болсон одоо тэр Тамсхийн сав газар тэр гайхалтай минингийн тал өнөөдөр яг ямар нөхцөл байдалтай байна? Өөрчлөгдсөн үү, өөрчлөгдөөгүй байна уу? Ер нь бол сая ч удаа алкоголын ой боллоо тий 2-3 жил өмнө боллоо. Тэр ингээд нүд халтар малтар дүр зургийг зүгээр иргэд өөрснөө харж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд замаар явъя. Аимшигын дэрчгэнсэн юм замтай. Зүгээр л тэнд ямар зам байна? Монгол тавьчмаар үнэхээр зам байна. Аймагуудыг холбогдмаар үнэхээр зам байна. Ямар зам гэхээр зүгээр л Монголын баялагийг гадагшин зөөхөд зориулагдсан л зам байна. Тэр баялаг дуусахад тэр замаар хинч явахгүй. Хинч явахгүй тийм зам. Үнэхээр кофе уугаад ингээд тавьчихад дэрчэнхгүй тийм гоё зам байна. Монголд тийм зам одоо байхгүй шүү дээ. Гэтэл Монголын баялагийг гадагшин зөөх зорилготой тийм зам байна. Харамсалтай нь буур нуурыг тэг аялал жуулчлалаа хөгжүүлэлгээд идэг буур нуурыг тэр аймгийн төвтэй холбочих, мат цумыг аймгийн төвтэй холбочих ямар ч эмгтэй байгальд хийгдэхгүй байгаа байхгүй. Хамгийн эмгэлтэй нь. Би тэгээ заримдаа бодгийн Magnet Trade компани, Петромат компани хэд хэдэн компаниуд ингээд одоо ер нь бол сүүлийн 18 оноос хойш одоо шинэ талбаанууд руу юм уу та хайгуул болоо цооног өрөмтөх гээд ингээд эхнээсээ цооног өрөмдөд ингээд орт зарлаад нэгээд ингээд явж байна. Тэр компаниудаас би нэг л зүйлийг хүсэж идэггүй та нар өнгөрсөн 30 жилийн хугацааг бид нэр одоо алдсан тэр алтааг бид нар давтуулмааргүй байна. Дэд бүтцийн тавьчихал та. Хавиргын бомбттай манай сумыг холбоодог л дөө тий. Эсвэл аймгийн төвтэй гоё хатуурчлалтаа замаар холбоодог. Та нар үнэхээр тээвэрлэл хийх гэж байгаа бол тэгвэл Монгол одоо газрын төс босруулах үйлдвэрт энэ
нэгт үнэхээр ашигтай болвол хэрэгтэй болвол тэр зам харгууг шийдээд өгөл. Дэд бүтцийн хамгийн гол нь шийдэлтэй. Шийдэн гэж хүлээс аргаал 25 30 жилийн хугацаанд бид нэр яг байсан тэр байдлаар нь өнөөдөр байгаль орчин байж байгаа байхгүй юу. Одоо ингээд намар би очсон ерөөс ингээд тэр чигтээ ингээд хав хар юу шарилж ерөөс ингээд тэр ургамлын бүрхвч ерөөс ингээд экосистем нь алдагдчихсан. Айлууд одоо бид нар ингээд очихлоор заримдаа ингээд юм матын групп дээрээс хардаг байхгүй ингээд усанд явна. Ус авъя. Тим зарууд айгүй. Аймгийн төвөөс унтныхаа усыг авчирч байна. Тийм юм билээ. Нэг худагтай юм билээ. Усанд явна. Тэр дээр ойчралт юм л шүү дээ. Тэрэнд ажилдгүй баг. Тэгээд малчин залуучууд хүртэл холбогддог. Ингүй би үнэхээр хэцүү байна. Энэ шин талбай дээр үнэхээр асуудалтай байна. Бид нар төр засгаас юу ч гоохгүйгээр малаа хараад амьдарч иглэр мал маань харангатч хүч гэдэг. Бид нар ингээд өссөн үедээ ходог цаанаа өмнөдөд гаргачдаг байсан бол одоо тийм ингээд усны түвшин үнэхээр буурсан юм байна. Үнэхээр одоо усаад үнэхээр асуудалтай байгаа хгүй тийм зүгээр л аймгийн төвөөсөө 100 гаруй километрээс унтныхаа усыг авчирч ууна гэж бодолтой. Тэгтэл тэр нь зүгээр л тамсгийн талд зүгээр л ямар ч гэрээ зөвшөөрлгүйгээр усыг ашиглуулж байгаа байдал байгаа хгүй. Тэгэхээр бид нар юу гэдгийг энэ 18 19 оноос хойш ерөнхийдөө энэ бид одоо өнгөрсөн түүхийн алдааг давтах биш тэрийг засаж сайжруулах үр дүнтэй байх тал дээр л дуу хоолой өрөхгүй болвол зөвхөн би завтаа болоод би ажилласаа гарч агаад те би яг энэ рүү ингээд анхаарлаа хандуулна гэж хэн ч өөрийнхөө амьдралыг золихгүй байхгүй. Тэгэхээр хийж байгаа ажлынхаа хажуугаар бүгдээрээ ингээд нийгэм рүүгээ үр очихоо төлөө ингээд анхаарахаас өөр аргагүй бид нар байлгаж ш төр зэсэг юм бол бид нэр матад халах голтой ажилласан өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур матад бол үнэхээр нүд халтарм юм байлээ. Тэр 19-р талбайгаас тэр Баян өшөө бомб руу холбох нэг 50 гаруй километр зам байна. Тэр мөр бол үнэхээр нүд халтрамд харагдчихсэн. За энийг хоёлаа ярина. Одоо би танаас юу асуух гэж байна вэ гэвэл энэ Петрочайна Дачин Тамсаг гэдэг компанийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэжээ гэд эрүүгийн хэрэг үүсгэсэн явж байгаа. Энэний эхлэл болон өмнөх үйл үйл явдал яг юу болсон юм бэ гэдгийг би танаас асуумаар. Энэ одоо Петрочайныг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тэр боломж нь яаж гарч ирв? Өмнө нь яг яаж явж ирсэн? Та яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? За бид нар 20 онд яг коронагийн өмнөхөнтэй 20 оны 1-р сард Тамсгийн талд нь 2-3 хоног жагсаал хийж үйл ажиллагааг зогсоосон. Ямар шалтгаанаар зогсоолгосон бэ гэхээр тэр үед бидэнд байсан баримтал ерөөсөө газрын засгийн хуулиндаа ашиглалт явуулж байгаа талбай дээр орон нутгийн одоо сумын засаг даргатай гэрээ байгуулж нийгмийн арилсан гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийг дэмжих ёстой, байгаль орчныг хамгаалах ёстой, ийм гэрээ үзэглэх ёстой гэдэг заалт байгаа. Хэдий ч бүтэн жилийн хугацаанд ингээд тэр гэрээ хийхгүй шүүхээр явж байсан асуудал байсан учраас тэр нийгмийн арилсан гэрээ хийгээч гэж зүгээр эхний шаардлага. За нийгмийн арилсан гэрээ хийхгүй. За хийчээд нийгэм тэр чинь $450,000 буюу баруун тэрбум 200 сая төгрөг гэдэг бол нэг сумд маш их мөнгө байхгүй. Яг үнэхээр тэр нийгмийн арилсан гэрээний тэрбум 200 сая төгрөг бол Петрочайнагийн нэгэн өдрийн орлогын 3/1 хэсэг нь байхгүй. Нэгэн өдрийн орлогын 3/1 хэсэг өдөрт 3 тэрбумын ашиг одоо зардлаа хасаад штэ. 40%-ийнхаа зардлыг хасаад 3 тэрбум орчмын ашиг жирийн үед ажиллаж авах үед олдог байсан. Тэгвэл тэр нэгэн өдрийн орлогын 3/1-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг жилийн хугацаанд хийгээч гэдэг гэрээнийх нь биелэлтийг нэгжсэн. Харамсалтай нь биелэлтээ ерөөсөө $450,000-ийн хөрөнгө оруулалтыг ерөөс хийхгүй байсан учраас бид нэр 21 оны 8 сараас их хурлын гишүүдээс эхлээд за тэгээд Монгол Засгийн газар та ер нь бол энэ компани чи ийм байна шүү. Ингээд хууль зөрчөөд байна шүү. Гэрээний үргийг биелүүлэхгүй байна гэдэг маш энгийн шаардлага тавьсан. Харамсалтай нь энэ бидний энэ жагсаж тэмцэж үйл ажиллагааг нь зогсооно гэсэн одоо шаардлагуудыг аймгийн засаг даргаас эхлээд ерөнхий сайд хүртэл тавьсан энэ шаардлагуудын дагуу бид нэрийг жагсаахгүй гэсэн. Яагаад жагсаахгүй гэхээр ингээд 21 оны 9 сарын 24 оны өдөр одоо аймгийн онцгой байдлын газраас онцгой комиссийн хуралдааны шийдвэрээр та нарын одоо жагсаал цуглаалт чинь тий онцгой байдлын хууль одоо зөрчих гээд энэ гамшигын хууль зөрчих гээд энэ бараг эрүүгийн хуулийн залттай гэдэг байдлаар бидэнд хариу өгөхгүй юу. За тэгэхээр би чинь бас юу гэдгийг том асуудлын том зорилгын төлөө явж байгаа хүн чинь үгүй гэсэн хариултыг хизээч авахд бэлэн байх хэрэгтэй байхгүй юу.
хэзэж За үгүй гэсэн хариулт ирж магадгүй. Ер нь тий. Дараагийн хэлбэрээр сонгосон биз дээ. За бодож байгаа. За бодож байгаа учраас за хамгийн нөгөө ихний энэ ер нь Матад сумны тамийн газарт энэ үйл ажиллагаа явуулж байгаа менежментийн төлгөөгөө өгдөг юм уу үгүй мүү гэд асууж байгаа хгүй. Тэгсэн чинь 9 сарын 20-ны өдөр Матад сумын тамийн газарт ерөөсөө энэ компани одоо олборлолтын цэцтэй холбоотой ерөөсөө бичгээр байхгүй. За тэгэл эндээс эхэлж байгаа. Байхгүй гэж байгаа. За менежментийн төлгөө байхгүй гэдэг юм биш, хургуулахгүй гэдэг юм биш. За тэгвэл ус ашиглах гэрээ дүгнэлт байна уу? Холбогдох зөвшөөрлөө авсан уу гэсэн байхгүй. Ердөө дүгнэлт нь л байгаад нөгөө гэрээ дүгнэлт нь 9 сарын 20 буюу жил дуусгаж чадах гэж байгаа байхгүй энэ компани ус ашиглах дүгнэлт нь. За тэгэл ажил гэсэндээ ямар ажиллагаа вэ? За тэгэл эдрийн байраад явбуу та. Тий, одоо тэгэл яг эднэрийн араас төр захиргааны байгууллага хуулийн хэрэгжилтэд нэхэн ажиллахгүй байгаа юм байна. Тэгэхээр бид нэр одоо ямар анхан шатны бичиг баримтад байх хэрэгтэй тэдний шалгана гэд. Эхлээд би 18 оны хамгийн сүүлийн байдлаар байгаль орчны аудитор оршин дүгнэлтийг аймгийн байгаль орчны газраас авсан юм. Яг гоо энийг яагаад аваад байгаа юм гэхээр энэ байгаль орчны аудитын дүгнэлтийг 2 жил тутам компани хийх ёстой. Харамсалтай нь энэ компанийн хувьд миний тооцоолсноор 4 аудитор орох хэрэгтэй байсан. Хоёрт нь 15 18 онд орсон. Одоо 18 оноос хойш ерөөсөө аудитор ороогүй байгаа юм. Тэгээ энэ аудитын дүгнэлтээр маш эмгэнэлтэй эвгүй заалт байсан хамгийн гол нь. За юу вэ гэхээр 18 онд гэхэд одоо аудитор орохдоо усны гэрээ байхгүй зөвшөөрлгүйгээр ашиглаж байсан. 18 онд шүү. За ийм байдалтай. За бэжээ. За дараа нь нөхөн сэргээлтийг хийдэг боловч ерөөсөө актаар хүлээлгэж өгдөггүй. Айгу ноцтой байхгүй юу? 1000 гаруй тэнд өрмийн зүүн цооног байна. Тэднэр дээр нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаа сум орон нутагт одоо тэрэндээ хэрхэн хяналтаа тавьж байгаа гэдэг ямар ч хяналт тавихгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр актаар огт тэр одоо газрыг нөхөн сэргээчээд хүлээлгэж өгөхгүй байгаа гэдэг заалт энд явж байгаа юм. За дараагийн нэг аюултай асуудал нь болохоор энэ олборлолтод 2007 оны 65 дугаар засгийн газрын тогтоолоор химийн аюултай бодисыг олборлолтод ашиглахыг зөвшөөрсөн тэмцсэн зэрэг тогтоол байдаг юм. Тэр болохоор бичиг толон баян ушгийн бомбтоор химийн аюултай бодисыг нэвтрүүлэхийг зөвшөөрчихсөн бүр. За тэгээд тэрнээс хойш мэдээж эн чинь одоо бараг 500 орчим тонн химийн бодис ерөөсөө ингээд зориултын бусаар ашиглагдаж байна гэдэг хадгалагдаж байна гэдэг нэг хэсэг сенсац явал таг болчихсон. За яг тэрнтэй холбоотой асуудал энд дурддагдж байгаа. Химийн хорт бодисын аюулт одоо бодисын хэрэглээ түүний одоо агуулгад тавих стандарт эрүүл ахуй химийн ерөөсөө стандарт холбогдох маш олон стандартууд хэрэгжихгүй байна. Тэгэл яг эндээс ерөөсөө энд 18 онд ийм байсан байна. Тэгвэл 2021 он коронавигийн үеэр те бидний хөл хоригдчиход ер нь өнөөдөр ямар байгаа гэдгийг би нүдээр харахыг зорьсон байхгүй юу. Тэгээ мэдээж төрийн хян шалгалтын хуулинд бол иргэн болон иргэн байгууллага амийн засаг даргач өмчийн хэлбэрийн үл харгалзаж төрийн хян шалгалт явуулах өргөдлөх бүрэн эрхтэй. Тэрнийхээ дагуу аймгийн засаг дарга удирдлагуудад одоо хандаж энэ компани дээр хян шалгалт хийлгүүлсэн байгаа юм. Яг хуу хян шалгалтаар нэлээд олон зөрчил илэрчилэлтэй яг тухайн үед бол би аюу гэдгийг яг газар дээр нь компаниудын менежментийн төлөвлөгөөгүй байна, усны гэрээ дүгнэлтэхгүй байна, тэ хог аягдлын гэрээгүй байна гэдгийг өөрсдөр нь хэлүүлэхийг зорьсон компаниар мэдээж өөрсдөө ч гэсэн тэрийг зөвшөөрч байгаа байхгүй. Хамгийн эмгэнэлтэй нь юу юм бэ гэхээр ямар ч одоо байгаль орчны үйл ажиллагаа явуулах бичиг баримт буюу тэр менежментийн төлөвлөгөө байхгүй байхад зүгээр л баян ушгийн бомб тонгорхоо ингээд тэрвэлт яваад байгаа байхгүй. Монгол улсын хуулиар бол байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй хуулиар харттай тийм үү? Бүр журмаараа хуулиараа бүр тэгэхэд үйл ажиллагаа нь яваал байсан. Тий, тэрийг ингээд мэдсэн хэрнээ бид нартай одоо ажлын хэсгийг ахлаад аймгийн байгаль орчны газрын дарга явж байгаа мэргэжлийн хэлтийн дарга явж байгаа юм. Зүгээр л тэрийг явах ёстой юм шигээр ингээд явуулаад байгаа нь надад юу гэдэг айгүй бухимдалтай байсан байхгүй миний хувьд. Тэгээд тухайн ажлын хэсгийн элтгэх хуудас одоо дүгнэлт байгаа юм л да. Энэ дүгнэлтээр нэлээд олон зөрчлийн арга хэмжээ агуулгах талаар одоо санал гарсан байгаа юм. Энэ нөгөө нэг бадам сүрэн дарганыг мэдэгдэл хийгээд хэвлийн хурал зарлаад хэлээд идэг юм уу шүү дээ тий. Тэрний одоо үндслэл ахгүй юу. Тий. Өөрөөр хэлбэл одоо энэ Петрочана бол яг ямар ч менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа болж байна. Олборлолтондоо 2 сая тонн усыг одоо зөвшөөрлөггүйгээр ашигласан байна. За тэгээд 6-аас 80 метрийн өргөнтэй 2-оос 10 салаа замыг гаргаж одоо байгаль орчныг одоо
юу яаж байна? Байгаль орчинд одоо хохирол учруулж байна тий. За 58 км авцамыг ямар ч одоо стандартын бус хэрнээ ингээд тээвэрлэл хийгээд яваад байгаа байхгүй юу. Тэр байдал дээр ерөнхийдөө байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж холбогдох хуулийн хэлтэй байгууллагуудад хүсэлтээ өгсөн байдаг юм лээ. Тэгээ яг тэр хүсэлтийн дагуу Дорн таймгийн цагдаагийн газрын 21/20/0-330 дугаартай эрүүгийн хэрэг үсэд одоо өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын дээр иргэдэх экологийн цагдаагийн албаны байгаль орчиндны одоо эсрэг гэмтэрхтэй тэмцэх тасаг гэж яддаг юм. Тэр тасагт ингээд энэ хэрэг шалгагдаад бараг хагасчил болчиход байгаа байхгүй. Ямар шатанда яаж яваа тий аль одоо ямар арга хэмжээ авч байгаа юу ч тодорхойгүй мэдээлэл байхгүй. Иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгэд миний нэг жоохон эмзэглээд байгаа юм нь юу вэ гэхээр би сая дурдлаад ингээд аймгийн засаг дарга ингээд 2 сая тонн гүний ус ашиглаж байгаа, зөвшөөрлгүй ашиглаж байгаа байдал дээр яасан байна. Бас гомдолтой биш үү те? Харамсалтай нь зүгээр 2 сая тонн ус гүний усыг ашигласныхын төлөө 3 сая төгрөгөөр торгоод өнгөрчдөг юм байна мэргэжлийн хэлтийн газар. Хог аягдлын ямар ч гэрээ байхгүйгээр бүтэн 2 жил тэнд хог аягдлыг ингээ ахын болон аюултай хог аягдлыг ямар ч эзэнгүүгээр тамсгийн талд хайсныхын төлөө 3 сая төгрөгөөр торгоод өнгөрчдөг юм байна. Ийм одоо заалтаар ингээд арга хэмжээ авсан болоод өнгөрөөд байгаа би гайхаад байгаа байхгүй юу. Өнөөдөр дорнчууд 85 мянган дорнчууд 80 мянган дорнчууд зүгээр тоо бодъё л доо. 2 сая тонн гүний усыг 80 мянган дорнчуудад хуваах юм бол нэг сард нэг иргэнд 2 тонн ус ногдож байгаа юм. Хангалттай бид нар хэрэглээндээ хэрэглэн шүү дээ. Бидний бүтэн жил дорнчуудын бүтэн жилийн тэр хэрэглээний усыг ашигласныхаа одоо хууль бусаар ямар ч гэрээгүйгээр ашигласныхаа төлөө зүгээр 3 сая төгрөгөөр торгуулад байгаа байхгүй. 1 литр усандаа 1.5 төгрөгөөр зүгээр л ингээд торгуулсан болоод өнгөрөөд байгаа энэ компанид ерөөсөө Монгол улсын тэр байгаль орчны салбарын үйлчилж байгаа хууль нэг ч алга байна. Тийм юм билээ. Нэг ч алга байна. Тийм болохоор одоо тэгээд тэр бүтээгдэхүүн анх гэрээтэй холбоотой асуудлаар танаа эрэл сурвалжлага бас ингээд нэлээд олон талаас нь ингээд сурвалжилж нийтэлж байгаа явдал бас би хувьдаа эргүүнийхээ хувьд бас баярлж л хэлсэн. Одоо тэгээд эрүүгийн хөрөг бараг 6 хагас жил. Тийм хагас жил болчихсон. Ямар шатанд яваа мэдэгдэхгүй. Би таны фэйсбүүкийг харсан Дорн таймгийн засаг даргыг энэ асуудлаар одоо шахаач яваач гэдэг байдлыг айгүй хандаж битсэн байна лээ тий. Ер нь бол юуку хариу өгөх юм уу? Дорн таймгийн засаг дарга хариу өгөхгүй. Одоо юу хэлэх юм чгүй. Юу хэлгээ яг л би хуулийн дагуу таны өгсөн өргөдлөөр тий эрүүгийн хэрэг үүсчихэд байна. Одоо орон нутгатаа засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа юм чинь та энэ хэрэг дээр анхаараач. Одоо би одоо янз бүр одоо хувь чат руу тий явуулж өгөөдөө өөр ямар арга хэрэглэх юм бэ? Бид тэр үнийг чинь хуулийн хэрэгжилтэнд одоо анхаарал хандуулахгүй байгаа явдал дээр бид нөр өөр яах ёстой юм бэ? Хуулийн доор л амьдарч байгаа ард юм шүү дээ. Айгу эмгэлтэй байгаа байхгүй. За тэгээд энэ жил би сая бас Дорнт руу яваад 3-4 сард 2 удаа яваад ирсэн. За мөн л өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа давтагдаад байгаа байхгүй зөрчлүүд. Өөрөөр хэлбэл ямар ч одоо энэ одоо буурны мэрэнгийн сав газрын захиргаанаас бичиг авч байгаа юм чи 3 дугаар сар дуусгаж хахад 3 дугаар сард авч байгаа. Ямар ч ус ашиглах дүгнэлт гараагүй байна. Бид нэр гэрээ хийгээгүй байна. Зөвшөөрөл олгогдоогүй байна гэж байгаа. Дараачих нь 22 оных нь гэсэн үг шүү дээ. 22 оны байдлаар. За мөн адилхан 22 оны байдлаар энэ компани менежментийн төлөвлөгөө хэрхэн дүгнэгдсэн бэ? Өмнөх жилийнх нь гэдээ асуухаар бас л өнгөрсөн жилд менежментийн төлөвлөгөөгүй байсан компанид ямар юмны одоо үйл ажиллагааг нь дүгнэхвтэй. Тэгэхээр энэ жилийн одоо өмнөх жилийн гэрээтэй холбогдуулаад менежментийн төлөвлөгөөтэй холбогдуулаад ямар ч одоо дүгнэлт гараагүй байгаа. 2020 оны менежментийн төлөвлөгөө хангалттай 21 оны байхгүй юм чинь тийм. Тэгэхээр би бодлоо юу гэж бодоод байна гэхээр энэ Петрич чанаа компани энэ жил үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хэрвээ ахаад л одоо ингэж хуулаа зөрчөөд ингэж явуулах юм бол бид нэр ерөөсөн хуулийг шаардлагыг нэхэж одоо ерөнхий сайд бол анзаардаггүй мэл анхаардаггүй юм байлээ. Бид нар бол тэгж ерөнхий сайдад хандаж энэ төр ингэж худлаа тэгж цаг алдаж малдахгүй зүгээр шууд үйл ажиллагаа эхэллээ. Баян ушиг бичгтийн бомб нэгдлэл гэх юм шууд үйл ажиллагааны зогсоо нүүр арга байхгүй. Одоо сая тэгж штэ. Төрийн хэл шалгалт явуулах хуулийг цуцалчлаас төрөх цагаар. Энд чи одоо юу гэсэн үг юм? Бид нар та нарыг шалгахгүй шүү. Та нар хүснээрээ ажиллаа тий гэж байгаа юм уу? Төр хяналтаа тавихгүй бол төрийн бас байгууллагад бид нар хяналтаа тавих эрх нь байгаа байхгүй юу? Хуулийн хэрэгжлэг одоо нэхэж шаардах эрх нь байгаа хуулиараа. Аз болоход байгаа.
Тийм болохоор бид нар төрийн бас байгууллагын зүгээс иргэд олон нийтийн зүгээс үндсэн хуулиар олгогдсон тэр байгаль орчныг хамгаалах эрх маань байгаа учраас үүрэг маань байгаа учраас бид нар энэ компани үйл ажиллагаан дээр одоо хуулийн шаардлагын хэрхэн ажиллаж одоо төр хяналтаа тавихгүй бол бид нар тавина гэж л би бодоод байгаа шүү дээ. Таны түрүүний үзүүлээдсэн 2 зөрчлийн торгуул байна шүү дээ. 3 сая гэдсэн чинь хэдэн оныхын үйлдэл дээр тавьсан торгуул байсан бэ? 21 оны. 21 оны. Тий, 21 оных нь баггүй нөгөө. Тэгэхээр одоо Петрочайна Дачин Тамсаг компани 22 онд ус ашигласан гэсэн үг ашиглаагүй. Үйл ажиллагаа нь одоохондоо яваагүй байгаа учраас ус ашиглаагүй гэж ойлгож болох үгүй юу? Одоо үйл ажиллагаа нь явагдаагүй ч гэхэд хаашаа ямар ч тээвэрлэлт бол явагдаагүй байгаа нь хил хаалттай байгаа учраас. Гэхдээ дотроо одоо мэдээж олборлтууд байгаагүй бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар тач ус ашиглах дүгнэлт гараагүй байгаа гэхээр гэрээ хийгдэггүй байгаа гэхэлэр ус ашиглах олборлтонд ус ашиглах боломжгүй л байгаа гэсэн үг. Хаашаа манай одоо хууль чинь ерөөсөө торгох юм байгаа мó. Одоо тэгээд ингээд Монгол улсын хууль тогтоомжийг ингээд зөрчөөд дураараа авирлж яхад манайхад одоо буцаагаад хариуцлага хүлээх юм зүгээр торгуулны л арга хэмжээ байгаа мó. Усны тухай хуулийн дээр 13-1 дээр заасан мэдээ. Ашиглалтын үед усыг гэрээ зөвшөөрлөхгүйгээр ашиглавал сумын засаг даргад ч ирэх нь байгаа байхгүй зогсоох. Үйл ажиллагааны зогсоох. Уул нь халахгүй матад сумын засаг дарга нарт ч үйл ажиллагааг тасан зогсоох ирэх нь байгаа, хуулиараа байгаа. Харамсалтай нь ингээл яадгийн хуулийн хэрэгжлийг нэхлээр одоо бид нар 21 дугаар талбай дээр яг нэг өдөр оцолдоо 19-21 дугаар талбай дээр 21 оны 10 сарын 4-ний өдөр орон нутгийн одоо засаглалыг мэдл хэрэгжүүлж байгаа сумынхан засаг дарга хурлын дарга уул нь бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүр бид нар бүр зөвхөн төрийн одоо засаг дарга хурлын даргаас гадна иргэдийн төлөөллийг зориуд оруулсан юм. Иргэд нь өөрснөө хараач те тэр буур одоо юу лээ ялалт багийн иргэд өөрснөө 21 дугаар талбай дээр ямар хууль зөрчигдөд байгааг нүдэрээ хараасаа гэж бодож уулна ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж ирсэн харамсалтай нь өөрснөө ирдэггүй тэгээд одоо ингээ усны тухай хуулийн 13-1-ээр та үйл ажиллагааг зогсоогооч гэхэлэр дүгнэлт ирээгүй байна тийм байна ийм байна гэд ингээд арга цаасаар байгаад 12 дугаар сар хүртэл үйл ажиллагаанд зогсохгүй байсаар байгаа л хил хаагдаад нэг юм зогсож байгаа байхгүй хацлахад. Гэхдээ би наадах чинь бодсон. Энэ газрын төсний тухай хууль бас жоох учир дутагдaltaй байна. Яагаад гэвэл дэлхийн хэмжээний компанитай сумын засаг даргыг хилцэл хий гэж байгаа байхгүй. Дэлхийн хэмжээний компанид сумын засаг дарга хяналтаа тавиа гэж байгаа байхгүй. Би тэгэхээр энэ одоо ямар сонин одоо юу гэсэн үг юм ч одоо яахаараа ийм заалт оруултыг гэж бас бодсон. Үгүй газрын төсний хуулийн дээр болвол би бас ингээд ажиглахад анхаарчны нэгжээсээ илүүтэй засгийн газар өөрсдөд илүү давуу эрх эдэлсэн харагддгийг. Яг усны тухай хууль бол бүх аж ахуйн нэгжид үйлчилж байгаа хууль учраас тэр бас орон нутагт хэрэг нь байгаа байхгүй юу. Байсаар байтал үйл ажиллагааг зогсоочлохгүй ковидын нөхцөлтэй улс орны орлого ингэх гээд байна гэдэг байдлаар хандаад идэг тий. Тэгээ би өнгөрсөн 96-аас 2021 оны нийтдээ 25 жилийн хугацаанд ер нь Монгол улс тамсгийн талаас нефт олборлолцоод ямар орлого болсон гэдгийг байдлаа бас нөгөө улсын орлого талаас нь сонирхож судалдгийн бас дандаа нэг талыг бариад ажиллахгүй тий бас улсад маань хэр өгөөж өгöd байгаа гэдэг байдлаа бас сонирхож үзсэн. Тэрэн дээр болохоор юу гэж юм гэхээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд 10 сая тонн нефт экспортод гаргасныхаа төлөө улсын төсөвт нийтдээ нэг 2 их 80 төгрөг орж ирсэн байгаа байхгүй. Тэгээ бодоод үзэхлээр 1 литрээс 200 төгрөгийн л орлого улс олоод байгаа юм. Тэгээ яг үнийг хэлээд бид нар болохоор энэ усыг 1000 төгрөгөөр чинь нэрээ бодож үзег юм шиг юу гинэ? 1 литр тосноос монголчууд 200 төгрөгийн орлого олоод байгаа юу? Тийм, улсын төсөвт 10 сая тонн нефт экспортод гаргацгаад 2 их 80-ийн орлого олсон. Тэрийг болохоор бид нар улсдаа ингээд мөнгө олоод байна гэдэг. Яг үнийг хэлэхэд 200 төгрөгийн орлого орж ирээд байгаа байхгүй юу? Хэдүүлээ тэгвэл яшиг тэр 2 сая тонн нэгэн жилийн олборлолтод 2 сая тонн ус зүгээр ямар ч гэрээ үр дүнгүйгээр ашиглуулж. Тэгвэл энэ литр усыг бид нэр 500 грамыг 1000 төгрөгөөр авдаг. Тэ? Одоо чинь 1000-аас жил болцсон. Илүү болцсон. Тэгэхээр тэр үр дүнгүй ашиглуулад байгаа гүний цэнгэг усаа ашиг тэгвэл зарилта ашиг зүгээр. Тийм үү? Наадах чинь бодож юм шүү. Зүгээр тэр ингээд байгалийн баялагийг сүйтгэүүлэн барин, экосистемийг алдагдуулан барин, иргэдийн амьдрах орчныг сүйтгэн барин байж байхын оронд зүгээр гүний ус савлаа зарвал баг монголчуудад илүү үр өгөөчтэй байх гэдэг байгаа байхгүй. Тэгээ сүүлийн 3 жилийн коронавигийн үеийн байдлаарх бис газрын төсний экспортыг яг ингээд бодиттой байдлаар нь одоо Ашин малтмалын газрын сайт дээрээс
аваад ирсэн. 19-20 21 оны 19 онд бол үйл ажиллагаа хэвээ ажиллаж байсан учраас нэг сая орчим тонны экспорт гаргачихад 232 тэрбумын орлого олсон байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл нэг дунджаар нэг 232 төгрөгөнд л экспортод гаргасан тосоод борлуулад байна шүү дээ. За 2021 оны байдлаар за ковидын нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаа нэлийн доголдсон гэдэг утгаараа 600-аас 700 мянган тонн тос гаргачихад нэг 100-аас 198 200 тэрбумын орлого олсон байгаа. Өөрөөр хэлбэл би энд юу хэлэх гээд байна гэхэлэр ерөөсөө сүүлийн 3 жилийн хугацаанд ч гэсэн 1 литр газрын тосноосоо нэг 160-аас 280 төгрөгийн л орлого олоод байгаа байхгүй. Гэхдээ бид нар ийм ямар ч уснаас ууж байгаа уснаас ч хямдхан. За тэгээд дээрэс нь бид нар 3000 төгрөгийн түлш гаднаас экспортоор импортоор оруулж ирчгээд ингээд бөөн хэрүүл болж баг өдөр болгон 100 төгрөгөөр өсөж байгаа энэ байдал дээр ийм байдалтай хэрнээ түүхийгээр нь зүгээр тосоо ингээд гаргаад 25 жил болчихж байгаа байхгүй. Энэ бол зүгээр нөгөө юу гэдэг зөвхөн тэр орчимд байгаа зүүн бүсэд байгаа матад сумын ч юм уу одоо чоолсон чуудын ч юм уу те бид дорнчуудын асуудал ерөөсөө биш байхгүй юу. Тэр утгаараа би нэг зориуд энэ одоо би яг ашиг малтмалын газрын сайт дээрээс авсан учраас би одоо эрхвш албаны их сурвалжаас харсан мэдээлэл учраас энд би бат итгэлтэй байгаа даа. Хөш энэ тэгээд юу юм уу? Энэ манайх чинь газрын тосоо дэлхийн зах зээлийн үнээр өгдөг юм уу? Үгүй л юм байл л шүү дээ. Энэ 19 онд одоо жишээлбэл дэлхийн зах зээл $80 байсан юм уу? Нэг баррел гэж явах юм. Тэг нэг баррел нь. Тэгсэн чинь Петро Чайна гарахтаа 16 гарсан. Яг $16 зарсан байгаа байхгүй би энэ үнийг бодоод байгаа байхгүй юу? Та зүв бодсон биз? Зүв. Тэгээ ер нь бол дэлхийн зах зээлийн 18-аас 20% үнээр нь борлуулад байна гэж би хараад байгаа юм. Гэж өөрөөр хэлбэл манай биднээс гарч байгаа нефтээ гаргасны сая тоноор нь гаргасныхаа төлөө 200 гаруй тэрбум орж ирээд шүү дээ тий. Тэгээд дундчлаад хуваагаад баррелд нь шилжүүлээд тухайн үеийнхэн Лондонгийн биржийн одоо дэлхийн зах зээлээр борлогдож байгаа баррел тосны үнэтэй харьцуулахаар ерөөсөө сүүлийн 3 жилд нэг 18-аас 20% нь л борлуулалтын орлого орж ирээд байгаа байхгүй юу? Ийм байгаа учраас би танаа тэр эрэл сурвалжлагын Петро Чайнатай холбоотой энэ бүтээгдэхүүн гэрээн дээр анхаарал байгаа явдалд ч айгүй бас сайшаалтай хандаад байгаа. Энийг бид нэр ийм гэрээ байсан гэд 30 жилийн дараа ингээд амаа амхаад өнгөрөх биш. Дараагийн гэрээнүүдийг ч гэсэн би одоо харж байна. Магнит компани, Петромат компани гэрээнүүдийг яг адилхан нөхцөлтэй. Ямар ч дээрчлэх энэс сайжруулсан байдлаар зүйл харагдахгүй байгаа байхгүй нөгөө бүтээгдэхүүн хуваалт дээр 40% нь шууд зардалтаа шингэн үлдсэн хэсгийнхээ 60-40-өөр эсвэл 50-50-аар ийм гээд тэнгүүл яалтчгүй л яг энэ шиг нөхцөл байдлаар л Монголын дараагийн газрын төсний талбайнуудын одоо орж ирэх бүтээгдэхүүн алтанд ногдох тэр тос болон үнийн дүн ерөөсөл айгүй эмгэнэлтэй байгаа даа байхгүй. Үгүй нэр энэ яасан эмгэнэлтэй юм бэ? Энийг бид нар бодноо. Энийг ашиг малтмалын газрын эрэл сурвалжлах юм. Тэгэхээр одоо яг наад чинь надад юугаар байгаа юм. Би наад чинь тоймлоод багцлцсан болохоос биш. Яг ашиг малтмалын газрын өөрсдийнх нь статистикийн мэдээлэл бийтгэн жил болгоны сар болгоны мэдээлэл яг тэрэн дээрээс нь би харсан. Тэгээд бас итгэхгүй хэд удаа тооны биш. Бид нар чинь одоо 2300 төгрөгөөр литр шатхан хөдөлж авч байгаа шүү дээ. Тэгэхэд 300 төгрөгөөр газрын цэцэг гаргаж байгаа юм шүү дээ. 200 төгрөгөөр л тийм 300 өршгүй төгрөгөөр шүү. Ийм байдалтай байгаад байгаа учраас бид нар юу гэдгийг ямар ч нөгөө мөнгөн өр өгөөж гэдэг зүйл ерөөдөө харагдахгүй байна. За тэгээд тэр цаана байгаа одоо бусад байгаль орчны асуудал, уух усны асуудал, хөрсний асуудал, тэ ургамлын хөрсөн бүрхөвчийн асуудал гэдээ ер нь үнэхээр хэцүүтэй. Ер нь одоо дорндынхан газрын цэцээ гаргаад экспортлоод юутай үлдэж байна? Харин би бас тэр хөгжил ямар байна? Яг бид нар хөгжил гэдгийг нэг гоё өндөр байшингаар ч юм уу те гоё 10 давхар барилгаар ч юм уу бас хардаг үе бас утгагүй бол өнгөрнөө. Хөгжил гэдгийг би зүгээр инженеэр ойлгохдоо ядчил иргэдэн амар тайван те төр засагтаа гомдлтгүй нэг тийм дараагийн төвшний одоо тийм сэтгхүйтэй оюунлаг тийм иргэд бий болсон үед иргэдтэй болчихсон байгаа цагт хөгжил гэдэг юм
арай өөрөөр харагдана. Тэрнээс биш гоё одоо олон барилгаар тий одоо олон буудал бар зингээний газруудаар ерөөсө хөгжлийг хэмжих боломжгүй л дээ. Яг нь зарим хүмүүст орнотыг айгүй гоё станцтай, уурхаатай тий өстой ингээд дэд бүтсний юм гоё аймаг, өстой зөмбөрсийн тулгуур болсон аймаг, олон хүн амтай, нийт хүн амынхан бараг 50% аймгийн төвдөө оршдог аймаг ер нь Монголд байхгүй шүү дээ. Өөрснөө дулаанаач, цахилгаанаач шийдчихдэг дулааны цахилгаан станцтай тий ийм аймаг үнэхээр байхгүй байхгүй юу? Гэдэг байдлаас нь харахаар хөгжиж байгаа гэж хараад идэг. Яг үнийг хэлэхэд байгаль орчны доройтол нөгөө иргэдийнх нь тэр малчтынх нь амьдрах орчин тэнд алдагтаад байгаа явдал. Эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болоод байгаа явдал өөр айгүй асуудал дагуулад байгаа юм да. Энэ мэдээллийн юу энэ бэ чинь Арс малтмалын газрын статистикийн мэдээлэлээс нь бүр сараараа байж байгаа юм. За энийг харъя. Энийг наад дээрээс чинь би энийг бодож гаргасан уу? Тий, одоо яг ингээд эдрийг бид нэг судалнаа. За юу яа? За та ингээд Петрочайна газрын дос энэ дорндын газар одоо энэ байгаль орчин ингэж байна. Энэ Петрочайна тачин тамсаг компани гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлэхгүй байна. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ингээд яваад байна. Энэ Петрочайнагийнхантай уулзаж үзчихье юу? Уулзъя гэдэг юм. За. Уулзъя тий. Ер нь ямар шаардлага тавиад байгаа юм? Яг чи юу шаардаад байгаа? Юу хүсээд байгаа юм? Яах гээд байгаа юм? Чи юу хүсээд байгаа юм? Чамайг 2 жил харлаа, 3 жил харлаа. Тэгэж та юу хэцүү. Одоо би одоо юу хүсдэг? Та нарыг бас би 2 жил харлаа гэх юм үгүй шүү дээ. Бид бол зүгээр л хуулийн хэрэгжлийг нэхэд л явдаг л иргэд тахгүй юу? Залуучууд одоо юу гэдэг залуучууд арай өөр болсон гэдгийг одоо Монголын залуу үе, дараагийн хойч үе, дараагийн үе 30 жилийн дараагийн одоо мөчлөгтэй үе ингээд арай өөр болж байгаа гэдэг тэр гадны хөрөнгө оруулалт компаниуд мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Уулзч үтсэн. За та нар ийм яг л би нөгөө шаардлага тавьдаг шаардлагуудаа засгийн газарт болон аймгийн засаг даргад тий тавьдаг шаардлагуудаа л хэлнэ. Ийм байна. Хөрөнгө оруулалтаа хийгээч танаа өдрийн орлогын чинь 3/1 л хэсэг. Энэ 58 км замаа тавиач ингэж л гэж хэлдэг. Би юу хэлэх юм бэ? Зөвлөгөө авъя гэд балаа яриад одоо миний дургу үргээд гэдэг юм уу. Би одоо тийм том тий. Танаас зөвлөгөө авъя гэж байна. Петрочайна юу? Өөр чинь зөвлөгөө авъя гэдэг. Би ямар зөвлөгөө хийх гайхаад байгаа байхгүй юу? Та нар зүгээр ажиллаа л хий хууль тий Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх гэдэг. Тэгээ өөр би ямар зөвлөгөө өгөх юм бэ? Та нар хуулийн дагуу ажиллалтаа Монголын залуу яриа өөр болж байгаа шүү дээ. Гэдгийг би хэлдэг. Өөр одоо юу хэлэх юм бэ ямар? Таныг дугаалах гэж үзэхгүй юу? Саруугаад үзэхгүй юу? Үзэг. Ер нь тэгж гин үү? Тийм үл гаргаж гин гарахгүй нэмээгээд байна уу? Үгүй. Хэрвээ дугаалах гэж үтсэн бол шууд дэлгэл тавина шүү дээ. Үтсэн бол дэлгэл тавина. Мэдээж тэхгүй л дээ. Яагаад гэвэл арай өөр байдлаар үе үеийн одоо бусад юу гэдгийг өмнө ингээд бас өмнө мэдээж бас тэмцэжсэн хүмүүс байгаа шүү дээ. Нийгмийн сүлжээл байхгүй байсан. Бид нар мэдээлэлээс одоо мэдхгүй л байсан болохоос шиг бидний өмнө ингээд бас үйл ажиллагааг зогсоолох гээд явж байсан залуучууд хүмүүс байгаа шүү дээ. Тэдний үетэй харьцуулах юм бол бидний энэ үе чинь ерөөсөө би уцаа барайл уцаараа л ганцхан зэвсэг болгоод яваад байгаа шүү дээ. Би уцахгүй бол өнөөдөр тэр тамсгийн талд хинч биш байгаа байхгүй яг үнэ. Заримдаа айдэн шүү дээ. Ер нь тарамтлах уу таныг янз бүрийн одоо гайгүй. Одоо гэдэг нь өмнө байсан юм уу? Өмнө бас янз бүрийн байдлаар хүмүүсээр хэлүүлсэн шүү дээ бойл тэ одоо чи хай чи одоо өчнөө тэр бомын өрөнд орлоо тэглийн англи янз бүрийн байдлаар хүмүүсээр хэлүүлсэн шүү дээ. Тэр бол яахлаараа би бодоод байгаа. Яахлаараа би тэр нутгийн бид тэ эзэн болцоход ямар ч үн цэнгүүгээр 200 300 төгрөгөөр гаргаж байгаагаа төлөө тэрийг эсэргүүцснийхээ төлөө би яагаад өрөнд орох ёстой юм? Янз бүрийн байдлаар ингээд сонин үг хэлүүлнэ хүмүүсээр. Та нарыг эзэн байж чадж байгаа юу? Одоо тэгэл эзэн байх гэж л зорж шин. Эзэн байх гэж л зорж. Одоо харин эзэн байна уу? Одоо эзэн байх гэж л зорж байна би. Одоо эзэн байгаа учраас өмнө тэгвэл эзэн байв уу? Одоо өмнөх би ямар сандаа тэгдгийн чи чадахгүй штэ бойл гэд над руу нэг нэлээд 50 гаруй настай ах над руу бүр чатчаад би гайхаад тэг таны үеийнхэн ингээ эзэн шиг байсан бол хаа бид нар ингэхгүй штэ. Би одоо эзэн байна л гэж зорж байгаа штэ. Эзэн байна л гэж бодож байгаа. Яагаад гэвэл хуулиар өнөөдөр Монголын хэл цаагаараа байна.
Тийм болохоор бид эзэн байх ёстой л гэж бодож байгаа ш. Тэрнээс биш хин нэгэн одоо янз бүрийн байдлаар хүмүүс одоо хаяа унаатчод ингээд нэгэнд өнгөрсөн. Бид хэзээ ч өнгөрсөн гэж асуудлыг өөрсдөөсөө болтол зайлуулж болохгүй байхгүй юу. Зүгээр монголчуудын хувьд нэг ийм зам байна. Өмнөхөө л хийгээд ингээд амиа хуваа хичээсэн байдал яг байгаад байна. Яг үнийг хэлэхэд хуваа хичээгээд тий чи ажилтайгаа амьдралтайгаа л үлдээч. Чи хүүхдээ л бодооч. Айгу сонин юу хэлдэг байхгүй. Яагаад эзэн байх ёстой байтал тэр тий ингээд тэр заяанд төрчхөд тэр заяаг нь гадныхан эзэгнээд эзэгнээд ингээд яваад байгаа байдал тэр ингээд хувь заяага бусад ингээд даастгаад байгааг би ойлгохгүй байхгүй. Тэгэхээр би тэр надад тэртээ тэрэнгүүд бидэнд тэр одоо бүс нутгийг тий өвд дээдсээс ингээд уламжлаад үлдээд одоо цээжрээ хамгаалаад тусаараа хамгаалаад ирсэн тэр газар нутагт бид нар эзэн байхгүй хэн эзэн байх юм. Харин тэгдэл юм бэлээ. Үгүй чи чинь хүүхдтэй үсттэй. Хүүхдтэй бод гэж. Үгүй чи өөрийгөө боддгоо бол хүүхдтэй боддгоо мө гэдэг юм хэлээ их сонио. Үгүй нэлээд олон хүн намайг тэгж хэлжсэн бүр би үнэхээр үеийнхээ залуугаас хүртэл тийм үг сонсчоо шоконд орж ирсэн. Би одоо олон өмгөөлөгч нартай уулзаж үзэж байна. Петрочаныгийн асуудал дээр надад ийм нотлох баримтууд байна. Тэ? Ингээх надад үнэхээр бүрэн боломж байна. Би бол хуулийг харчаад мэдээдэн штэ. Сүрхийн мундаг хуульч өмгөөлөгч бичсэн. Гэхэд хэд хэдэн зүгээр л ингээд баярлаа тий хандсанд баярлаа ингээд зин азтай үчих асуудал юм байна. Уучлаарай гэж байгаа байхгүй юу. Айгүй эмгэнэлтэй. Үгүй тэгээ би бүр гайхаад би талав зогсохгүй штэ ихчээ. Хизээч би зогсохгүй байхгүй юу. Зогсож болохгүй байхгүй юу. Энэ бол яг юу гэдэг мэдээж бид нар нөгөө маргааш шахахал төлөө би яваад байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Тэрнээс одоо амьдарч байгаа цаг хугацаанд ч юм уу би хүүхдээ бодоод хүүхдийнхээ сургалт хүмүүжилд анхаарад хүүхдийнхээ хичээл номд анхаарад тий адилхан бусад ээж хүчрэг явбал явна шүү дээ. Тэр нөгөө тэрнээс илүү том дараагийн хүүхдийн хэддэг үеийнхээ хүүхдийн төлөө тэр нутгийг нь одоо үлдээхийн төлөө уух хөстэй нь үлдээхийн төлөө зорж байгаа гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр эзэн байх ёстой. Үгүй эзэн байх ёстой байна. Тэгэхээр тань шиг бодолтой хүн айгүй зүг. Үгүй байгаа. Байгаа тийм. Яг уу. Тэг би зарим нь тэгдгийн чамд ингээд итгэж байгаа шүү. гэж хэлэхээр заримдаа хайдаг байхгүй юу? Чамд итгэж чинь те чи л ингээд бидний өмнөөс ингээд дуу хоолой болж явдаг чамд итгэж чинь баярлалаа гэдэг би нөгөө талаас би юу гэж бодсон гэхээр тэр олон хүний итгэл за тэгээ дээрэс нь миний одоо үр хүүхд дараагийнхаа хойч үеийнхээ төлөө зорж байгаа үйлдэл маань үйлдэл те би тэдний итгэлийг алдаж болохгүй юм байна. Алдаж болохгүй байхгүй юу? Тэгэхээр зогсолтгүй урагшлагаас өөр гарч байхгүй байгааз эзэн болохын төлөө явахаас өөр гарч байхгүй байгааз тэр заяандаа эзэн байхын төлөө явахгүй бол тэгээ яах юм? Тэр тамсгийн тал тэгээд хятадыг дураар нь ингээд ахиулаад байж юм уу? 2 номертой машин өнөөдөр хүртэл явж л идэг те. Хятад Монгол номертой 2 номертой машин байж болохгүй юм. Тийм болохоор ч би бас зарим тал дээр аймгийн удирдлага төр захиргааны байгууллагууд бас дэмжлэгт бас баярлдаг шүү дээ. Хэдийгээр заримдаа ингээд хуулийн хэрэгжилт ингээд хангагдахгүй юм байна, тийм байна гэж заримдаа хэрэлдэж маргалдах үе гарна шүү дээ. Харин юу гэдгийг бас л тэр нутгийн л залуучууд хүмүүс л ахгүй. Тэр нутгийн л одоо үр хойч шүү дээ. Тэгэхээр бас үнэхээр бас хуулийг хэрэгжүүлэх гээд бидний шаардлагын мөрөөр хэн шалгалт оруулаад ингээд орны тий ингээд урд нь байгаагүй жишг байхгүй тэр. Урд нь бол хинч тэгж нэгэн иргэн адилш гэдэг хүнтэй очиод энэ шалгалт хийлгмээр байна. Хизээч тэхгүй байхгүй. Тийм эмгэнэлтэй байдалд орцсон байгаа учраас бид нар үнэхээр энийг бид яг ингээ олон монголчуудад ингэж харуулах хэрэгтэй юм байна. Энийний дараагийн алхмуудаа хийхин тулд ийм шат дараатай явах хэрэгтэй байна гэдэг төлөвлөгөөнийхөө л дагуу явж байгаа. Тэрэж би нэг хүү хаа гэл бахраад яваад байгаа юм биш. Дараагийн бусад төлөвлөгөөнүүд өчнөө байгаа шүү дээ. Дараагийн газрын засны талбаанууд би тэгэд боддог шүү дээ. Шинэ талбай руу очих байгаа компаниуд ч гэсэндээ жишг болгосон. Энд чинь бид нэр хуулийн дагуу энэ байгаль орчны хуулийн дагуу энэ усны хуулийн дагуу те энэ нөлөөлөх байдлын эмнэлгээний хуулийн дагуу ингэж явахгүй бол ард иргэд нь арай өөр ухамсар сэтгхүүтэй болцсон юм байлээ. Залуучууд нь өөр болцсон байлээ гэдэг тэр сэтэл тэр дараагийн хууль зөрчиж очих гээд байгаа компаниудад сануулга болж нөгөө талаас тэр компаниудыг би эрүүгийн хариуцлагатай одоо татагдахаас сэргийлүүлж шин гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм үстэй. Яг Петрочаныгийн араас ингэж явж байгаад байгаль орчинд
хорогч учруулдаг тий. Иргэдийн амнаас аюулгүй байдал уухсанд ностой зөрчилдөг. Тэгэл тэрнээс болж эрүүгийн харилцаа татагддаг. Хоёр гишүүнтэйгээ өөр нь уулздаг. Тойргоос гарсан юу гэдэг юм? Дэмждэггүй таныг? Уулзаж үтсэн. Яг уу мэдээж л улс төрчдийн чинь бас янз бүрийн байдлаар тий. Бас тийм мэдээж л зөв байна. Зүйтэй би та 80,000 орончуудыг одоо төлөөлж сонгогч учраас зүйтэй гэдэг харамсалтай нь юу гэдгийг тухайн агшинд нэг ордонд авчирч Петров чанаг ордонд авчирч гэрээ хийсэн болол нэг л чимээгүй болцдог. Энэ явдал дээр би бас жоохон их хурлын гишүүн боловсруулалтаа бол нэг үгүй хэлэхэд юугүй байдаг. Одоо сэтгэл дундуур байдаг. Тэрийг ч угаасаа ил цагаан хэлдэг угаасаа. Юу гэдэг хин нэгэн эрх мэдэлтнийг гэрээг нь хийх гээд ордонд авчирч дууддаг тий. Тийм л сүрхий байсан бол бүхэл бүтэн тэрний өмнө 8 жил их хуралд суусан тэр компаниг 20 хэдэн жил үйл ажиллагаа явуулж хат. Яг нийгмийн ажиллагааны гэрээг нь хийлгүүлж байгаагүйгээ би жоохон бухимдалтай байдаг байсан. Яг тэрнээс хойш мэдээж бас юу гэдгийг миний болон бидний залуучдын хийгээд байгаа үйлдэл хувийн сонирхлын зүгээс юм уу хувийн эрх ашигын төлөө явж байгаа биш учраас тодорхой хэмжээнд бас нэг эргэн үнийхээ хувьд бас нэг анзаарч харж бас нэрэл адлагийн зөв юм байна гэж боддог байх хүчтэй байгаа шүү дээ. Хөөрхий би бас итгэдэггүй байсан юм аа энэ гişүүдэд нь. Танаа юунаас сонгогдсон. Тэгээ сая та өмнөх манай цуврал 6 дахь дугаарыг үзсэн үү? Хамгийн сүүлийн 350 тэрбум байна. Тэрэн дээр бол тэр нэг газрын засны тухай хуулийн асуудал хөндөгдсөн юм байна. Тэрэн дээр бол яалчгүй нэг ганц дуурж исэн хүн болорч болон байна лээ. Тэгээ би бас аваадаа гэж бас бодож исэн. Бид нар ч би бас итгэхгүй. Өмнө яриа авчаад өөрөө ингэж ярихаар нь итгэхгүй бид чинь тэр нэг чуулганы протокол шүүж үзлээ шүү. Тэгсэн чинь бас яг дуурж исэн байх шүү гэд би бас аваадаа гэж бодож байлаа. Яг одоо энэ уул уурхай асуудлаар, энэ Петров чайнагийн асуудлаар төр шиг төр байж чадж байна Монголын шүү дээ. Хангалтгүй байгаа учраас төр хяналтаа тавихгүй байгаа учраас хуулиа хэрэгжүүлж ажиллахгүй байгаа учраас бид нар шаардлага тавьж би хэлээд шүү дээ. Төр хяналтаа тавихгүйгээр сая ингээд хуулийн үйлчлэлийг төр тэтгэлзүүлж байна тийм. Үгүй та нар төр ажиллаа хийхгүй бол сонгорсонтой ард иргэд төр үеийн бусад байгууллагад бид нар эсвэл ажиллаа хийл та. Гээ арга ядаад би одоо тийм бодоод иж байна. Төр бол үнэхээр хангалтгүй шүү дээ. Одоо ямар сандаа би бол тэр 6 дахь цуврал нэвтрүүлгийг чи үзчихэд тэр нямдар гишүүний хэлсэн үгэнд бас эмзэглэж л хэлсэн. Тэр баахан шантаачч тэнд байдгийн билээ ш тэгж хэлж байгаа байхгүй. Тэгсэн. Үгүй ёстой нэрээ зүрх рүү ингээд гутгах шаах шиг л болд юм лээ тийм үг сонсохоор. Яг тэгжилж тэгээд урам хугарсан уу? Үгүй надад бол айгүй санагдсан. Яг тэгж хэлжсэн би юуг нь засгийн газрын хуралдааныхны үг би сонсчихсан 19 онд 19 оны 1 сард сонсчихсан байхгүй. Үйл ажиллагаа Батамсрын засаг дарагч 58 км авцам тэр одоо стандарт бус яваад байна гэдэг үйл ажиллагааг нэг сар ихтэй зогсоогоо. Тэрнээс болж манай аймаг чинь бараг сумын эзэрчээ уулуурхан сайд бисэн шүү дээ. Одоо өдрийн 700 сая орчим одоо улсын төсөвд тасарч байна тий үйл ажиллагааг нь явуул гэдэг бараг өөрснөө бараг нөгөө төрөн гуралтай компаниудтайгаа нэрээ бараг шантажлаад байгаа юм шиг байна. Гэхдээ тэр зөв шүү дээ. Орон нутгийн шаардлага зөв шүү дээ. Яагаад буруу гэж? Зөв шаардлага тавьсныхын төлөө бусдыг шантааж мэтэр дуудаж болохгүй байхгүй юу? Болохгүй шүү дээ. Би л тэгж хэлүүлж исэн хэрнээ зөв жирийн залуу намайг тэгж хэлгээд би бол нэг хэмзэглэхгүй тоодгүй байсан бэл төрийн сайд хүн тэгж хэлгээд бол эвгүй юм билээ. Яг бидэнд хандаж хэлж байгаа юм шиг санагддаг юм билээ. Тэгсэн шүү. Тэгээд би л одоо ямар сантаа энэ төрийн хял шалгалтын хуулийг үйлчлэлийн зохисчлоор нь барьсан. Хэзээ ч бид нэр тийм биз дээ бидэнд хууль нь эрх нь олгогдчиход байна тийм. Бид нар хуулийн дор амьдрах хэрэгтэй юм байна. Тэр шимэр хөрсөх гэдэг хүний тохиурын дорч амьдарч байгаа иргэд биш байхгүй юу? Тийм болохоор их хурлын гишүүдтэй ч гэсэн бас ингээд хандаж хэлэхэд юу гэдгийг зөвхөн орон нутгийн их хурлын сонгуульч юм нэг сонгуулийн жилиг угтаж нэг үйл ажиллагаа битгий явуулаач. Жохон эзэн байгаа чи тий. Баялагтай эзэн байгаа чи, нутагтай эзэн байгаа чи гэдэг үг бүр хэлмээр санагддаг байхгүй. Залуучуудаа хандаж хэлэхэд эхнүүдлийн одоо дөлн их сүлднийхээ хөлн их орныхоо одоо хотчин байя залуучуудаа гэж л уриалмаар хэлмээр энэ да. Зас арзат л хэллээ дээ та. Хамаг ус бослоо.
Тэгээд маш их баярлалаа. Та зогсолтгүй, мохохгүй яваарай. Эрэл сурвалжлагын одоо үүрэг нь одоо энд богшсон асуудал байвал тэрийг гаргаж ирж л олон нийтэд хүргэх юм. Бид одоо аль болох одоо үүргээ гүйцэтгэхийг хичээж явна. Таныг бид нар бүх чадлаараа дэмжих болно. Тэгэд ямар ч гэсэн хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Хангалттай таныг бас яриулж чадвуу, асуух юм чинь одоо ярьж байгаа юм чинь яриулж чадвуу гэж би бас жоохон имиж ийн өөртөө. Танд ярих юм үлдсэн болов уу? Мэдээж одоо энэ бол зөвхөн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал яг үнийг хэлгээд. Би одоо цагдаагийн байгууллага одоо цагдаагийн ерөнхий газрын дэргэд экологийн цагдаагийн алба одоо тэр байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг. За энэ Петрочаныгийн асуудалд яралтай анхаарлаа хандуулж бас өгөөч. Тэр 6 сарын үргэлжлэж байгаа энэ асуудал дээр яралтай анхаарлаа хандуулад энэ компани одоо хууль бус үйл ажиллагааг эцсийн байдлаар шийдэд өгөөсэй гэж би одоо хуулийн дор л амьдарч байгаа болохоор үнэхээр одоо яах ч арга байхгүй нэ. Одоо өөр ямар шаардлага шалт үзүүлэх ёстой. Тийм. Тэр энэ эрүүгийн гэмт хэрэг гүйлтжээд байгаа, хэрэг бүртгэлтэй ажиллагаа явагдаж байгаа, шалгагдаж байгаа. Одоо хяналтын прокурор Саранчаа гэдэг хүн шалгаж байгаа. Анхаарлаа одоо хяналтаа тавьж байгаа гэсэн. Тэр Дордамын одоо прокурорын газрын хяналтын прокурор энэ дээр анхаарлаа хандуулж нутагтаа эзэн байгаа чи. Манайханд нэг ийм одоос ингэ яриа мэд дуусахгүй юм л дээ. Төрийн алба гасж байгаа болохоор гэдэг хариулт өгдөг байхгүй юу гэсэн. Би төрд ажиллаж байгаа болохоор. Гэхдээ төрд ажиллаж байгаа болохоор иргэн биш юм уу? Төрд ажиллаж байгаа болохоор хүн биш юм уу тэр хүн? Тэгж хэлээд том дарга болчтой юм шүү. Жирийн иргэн биш. Төрд ажиллахаараа л иргэн биш болчдөг юм уу? Би тэрийг гайхаад байгаа. Би төрд ажиллаж байгаа болохоор ингэж чөлөөтэй ингэж болохгүй байна. Бид хэзээ ч ийм хайрцагт ингэж орж болохгүй байхгүй юу? Эсвэл одоо бид нар мэдгүй тийм амар тесрэх бүр ингээд тесрэх өстой цаг үеийн ирчээд байгаа болохоор тесэрчээд байгаа юм. Эсвэл тэд нар ингээд үдий дүн борчдөг гэж суугаад байгаа юм. Би гайхаад байгаа. Зарим тийж хэлдэг би төрд ажиллаж байгаа болохоор гэдэг. Уу яг үнийг хэлэхэд эмгэнэлтэй байгаа байхгүй өнөөдрийнхөө хаалтад зурлалтал явж байгаа. Тийм л байна. Ямар ч гэсэн одоо Монголын талд ашигтай байдлаар ядаж би их хурлын гишүүнийгээ бас оюутлагын гэрээгээ дуграад ахаар бас тэсгүй бичнэлтэй. Тэгээ орон нутг руу анхаарлаа хандуулах гэж оюутлагаа гэж бодлоо бовроод явах вэ таамаа гэдэг илдвэр бичнэлтэй. Ер нь бол газрын засны асуудал дээр энэ Петрочаныгийн асуудлыг мэтгийн дэд дээр мэдчихэж байгаа. Одоо тэр нийгмийн хариуцлагын гэрээний хөрөнгө оруулалтад нь орохгүй байгааг мэтгийн дэд дээр мэдчихэж байгаа. Гэвчиг ингээд зүгээр л 20 оны сонгуулийн шоуны нэг танилцуулгынхаа ажлын тайлангийнхаа нэг нүүр хэсэг болгоод өнгөрдөг юм баймаргүй байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр ингээд чимээгүй болчихж байгаа явдал жоохон харамсалтай байгаа. Миний хувьд бол хязгаарч за гэрээ игцэн мэн гэдээ орхиж болохгүй байхгүй юу. Гэрээний дараагийн юу хаавна гэд хөрөнгө оруулалт нь хаавна хэрэгжилт хаавна гэд нэхэд байж идэг нэг юм нөгөө талаас ийм зөрүүд эн чих айгу ашигтай юм шиг. Зөрүүд Ногд гэдэг аюу зөрүүд өөрөөхөө гэдэг яа. Би өөрөөхөө байж тийм биз дээ. Хин нэгний хараат байгаа л хин нэгэн даргын хараат байгаа л ингээд байгаа дээр хизэж тэр зорилгынхаа төлөө ингээд өгсөхгүй шүү дээ. Өгсөхгүй байхгүй. Тэгэхээр өөрийнхөө тэр зорьсон зорилгынхаа төлөө зөврүүдлээд ганцаараа чамаагүй авчих. Тэгтээ бол би бол ганцаараа биш. Айгу олон нутгийн залуучууд ах эгч нар те буурлууд ингээд байж идэг хөрхий харж идэг, хүлээж идэг бас болохоор бас айгу баярлдаг шүү дээ. Сая 20 дугаар талбайн асуудлаар бас ингээд очиход бас л ингээд багийнхан иргэдэнтэй сумынхан засаг дарга хурлын дарга нар бүгд л ингээд хуралдаа оролцуулчаад л тий. Хэрвээ би одоо юу гэдэг аль нэг өөр нэг аймгийн хурлын багийн хуралд анхаарчны нэгжийн хуралд очивол ямар байх вэ? Яаж хүлээж авах вэ? Тий. Гэтэл үнэхээр тэр талбайн асуудлаар 19 оноос хойш ингээд явсан. Тэгээ хууль бус байдлын байгаад байна гэдгийг дэлгээд ингээ хуралдан ингээд өөрийнхөө бодлыг хэлээ те та нар ингэж анхаараарай. Ийм дээр гарын үсэг зурж болно шүү болохгүй шүү гэд ингээд найрсаг зөвлөгөө ингээд тэгэхээр огтын амьдралдаа уулзж байгаагүй ер нь айгүй ингээд сэтгэл өндрөөр авч байгаа байж хүлээж авч байгаа би бүр айгүй талархалтай байсан шнэ. За хоёлоо дуусгах уу? Өндөрлөө. Тэгээ өндөрлөө. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээ амжилт хүсье. За. За сууж та. За хамт ирсэн үзэгчтэй ч гэсэн баярлалаа. Бидний энэ удаагийн зочноор нутгаа аврах чойвалсанчуудын нэгдэл төрийн бас байгууллагын тэргүүн Айдлаш байлаа. Петрочана 45 компани дээр эрүүгийн хэрэг үүссэн явж байгаа. Байгаль орчинд маш одоо
сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнд нь одоо экологийн цагдаагийн албанаас бас хэрэг бүртгэл нэгээд явж байгаа. Тэгээд энд нь бас үзэгч та бүхэн ч гэсэн одоо төрийн байгууллагыг, цагдаагийн байгууллагыг шахаж одоо юу болж байгаа гэдгийг бас санаа тавьбал бас чухал байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд хамт байсанд баярлалаа.